Хэрвээ та шүүхийн ердийн журмаар буюу гэрлэгсэд нь 18 наснд хүрээгүй хүүхэдтэй эд хөрөнгийн маргаантай тохиолдолд шүүхэд хандаж гэрлэлт цуцлуулах ба шүүхэд хандахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шүүгдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байна. Ингэхдээ дараах баримтыг бүрдүүлнэ. Гэрлэлт цуцлуулах талаар эвлэрүүлэн зуучлах төвд гаргаж буй өргөдөл 1%, гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 30,000 төгрөг, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэнд өсөж бойжиж буй эмнэлгийн магадлага, сургууль цэцэрлэгийн тодорхойлолт, иргэний өмнүүлэхний хуулбар зэргийг хавсаргаж өгнө.